Монголчууд нийгэм журам давшин орсон нь номноос бэлтгэв. Боловсрол телевиз Монс өдөр хэвлийн газар хамтран хүргэж байна. Хоёрдугаар зуун бол Монголын түүхэнд олон томоохон үйл явдал өрнөсөн зуун. Энэхүү нэвтрүүлэг нь 1924-өөс 1959 он хүртэлх монголчууд социализмын хэмээн нэрлэгдэж суурин иргэншил амьдралд хүч төрөн орж ирсэн нүүдэлчин ард түмэн хувьсан өөрчлөгдөх эхлэл тавигдсан чухал үеийн нийгмийн байдлыг өгүүлэх болно. Зөвлөлт маягийн засаглал буюу бүгд найрамдах Монгол ард улс бий болсон нь намын 7 дугаар их хурлаар намын даргын албан тушаалыг байхгүй болголоо. Намын удирдлагад Коминтерний шийдвэрийг үг дуугүй биелүүлэх эрх мэдлийн хувьд адил эрхтэй 3 нарийн бичгийн даргыг томилов. Ингээд зогссонгүй намын 7 дугаар их хурлын үеэр болсон Коминтерний төлөөлөгчдийн тусгай хуралдаанаар нэг ч монгол хүний оролцоогүйгээр Монголын нам төрийн удирдлагад хэн байхыг шийдсэн. Монголыг удирдах гурвал намын их хурлаар томилогдсон адил эрхтэй 3 нарийн бичгийн дарга Бадрах, Гендэн, Элдв учир нар байв. Энэхүү шийдвэрийг Коминтерний гүйцэтгэх орноос сайшаан дэмжиж 1929 оны 3 дугаар сарын 1-нд гаргасан тогтоолдоо намын хуучин удирдлагыг халж сольсон явдлыг зөв зүйтэй гэж үзэх хэрэгтэй. 7 дугаар их хурлаас хөрөнгөтөнтэй тэмцэх феодал шашны харгас хүчинд өгөх цохилтыг хүчтэй болгох талаар гаргасан шийдвэрийг урагшлуулахад том алхам болно гэж үнэлжээ. Гүчүүмөв тэргүүтэй төлөөлөгчид Монголын нам төрийн удирдлагуудтай нэг бүрчлэн уулзаж хэсэгчлэн зөвлөгөөн хийлээ. Мөн Коминтерний захидлын үзэл санааны дагуу заавар өгч байлаа. Хувьсгал 3 дугаар шатанда оржээ. Коминтерний дээрх зааврууд нь 1930 оны намын 8 дугаар их хурлын шийдвэр тусгагдсанаар хэрэгжих боломжтой боллоо. 8 дугаар их хурлын үед нам засгаас явуулж байсан бүхий л бодлого үйл ажиллагаа нь Коминтерний зааврын дагуу ангийн байр сууриас ард түмнийг ядуу доод анги болгоход чиглэгдэж байсан юм. Ийм ч учраас намын 2 дугаар цэвэрлэгээ төрийн албан хаагчдын цэвэрлэгээ зэргийг явуулжээ. Энэ талаар намын төв хорооны нарийн бичгийн дарга шийджээ. Одоо намын дотор байгаа гишүүдийн 75% нь ядуучууд, зарц ба үйлдвэрчин нар байна. Өөрөөр хэлбэл нам нь ерөнхийдөө нэг ангийн чанартай болжээ хэмээн дүгнэжээ. Феодалын хөрөнгийг хураах явдал нь Коминтерний шууд удирдлагын дор түүний төлөөлөгч сургагч нар тухайлбал Гүчүүмөв, Черноморжук нарын оролцоотойгоор хийгдсэн байна. Үүний улмаас 1929 онд феодалын хөрөнгө хураахыг эсэргүүцсэн хан тайшир уулын аймгийн Дэлгэр уулын хошууны Жаргалан сумын хөрөнгө чинээ бүхийн ардууд сумын захиргааг довтлон данс тооцоог нь шууд хураан авах зэргээр авирлаж байжээ. Нэвтрүүлгийн хамтрагч Монс өдөр хэвлэлийн газар. Монголчууд дургүйсээ илэрхийлсээр ард олны дургүйсэл янз бүрийн хэлбэрээр илэрч байсны дотор 1930 оны сүүлээс өмнө говь Алтай зэрэг аймгаас айл өрх олноороо оргож хил давн нүүх дөрвөх зэрэг үзэгдэл гарч ирсэн байна. 1932 оны дунд үе хүртэл үргэлжилсэн энэхүү дөрвөх хөдөлгөөнд бүгд найрамдах Монгол ард улсын хилийн дагуу орших засаг захиргааны одоогийн ховд, Баян Өлгий, Говь Алтай, Баян Хонгор, Өвөр Хангай, Сүхбаатар, Дорн говь, Дунд говь, Дорнод, Өмнө говь, Хөвсгөл аймагуд амрагдсан байна.
4 хөдөлгөөнд мөрөн бус мэдээгээр 7542 өрх айл буюу дунджаар 30 мянган гаруй хүн хамрагдсан байна. Тэдний ихэнх нь 1932 оны эсрэг ихэд эргэж иржээ. Эсэргүү бослого буюу большевик туршилтын үн цэн. 1932 он гарч коммунизмын үзэл санаа ангийн тэмцлийн онолыг хэрэгжүүлэхээр улайрсан нам засгийн бодлогыг эсэргүүцсэн ард олонны дургүйцэл дээд зэгтээ хүрлээ. Мөн оны 4-р сарын 11-нд Хөвсгөл аймгийн Аршаан сумын Хялгамтын хүрээний 10 орчим лам нийтдээ 100 гаруй хүн чойжин сүрэн Оршооны дэлгүүрийн эрхлэгч Жамсран дорж хамтралын дараагасан Санжид нараар удирдуулан Харьяат сумын захиргааныхныг баривчлахаар Сахиур буу мод шийдэм агсан модсноор зэвсэгт бослого эхэлжээ. Босгогчид Аршаантад ирээд Очир хотын цэргийн яамгийн гчийг байгуулан тамга тэмдэг сахиустай болж өөрсдийгөө шар цэрэг хэмээн нэрлэлээ. Энэхүү зэвсэгт бослогын тухай мэдээллийг үндэслэн 1932 оны 4-р сарын 14-нд Монгол Ардын Хувьсгал намын төв хороо засгийн газраас бослогыг дарах тухай шийдвэр гаргаж Лхүмб даргатай засгийн газрын бүрэн эрхт комиссийг томилжээ. Засгийн газрын комисс Аршаантад байсан зэвсэгт бослогын төвийг 1932 оны 4-р сарын 23-нд цэргийн хүчээр цогсон боловч энэ нь босгогчид сумаас сум дамжин ард олныг түрэмгийлэн цэрэг эсвэлэх үемээ бий болох уршигтай зүйл болжээ. Үүний улмаас зэвсэгт бослогын удирдагчид болох Жанжин Самбууд өвчин Түгж Жамц нар уул хадаар хэрэн 1932 оны намар хүртэл баригдаагүй байна. Нэвтрүүлгийн хамтрагч Мөн сүдэр хэвлэлийн газар. Зэвсэгт бослого гаргасан шалтгааныг нам засаг юу гэж үзэж байв? Бүгд найрамдах Монгол ард улсын 17 дугаар онц баг хурлын шийдвэрээр хувьсгалын эсэргүү бослогод оролцсон хэрэгээр баригдан мөрдөгдөж буй томоохон феодал лам нар зэрэг толгойлогчдоос бусад иргэдийг суллах, тэрч бүү хэл хөрөнгө хураах асуудалтай холбогдож баригдсан феодлуудыг суллах, алах ялаар заагдсан боловч тушаал нь хэрэгжээгүй хүмүүсийг 10 жилээр хорих ялаар солих тухай мөршөөлийн тогтоол гаргаж байжээ. Зөвлөлтийн удирдлагаас Монголын талаар явуулсан бодлого. Коминтерн ядуу ардыг тэтгэх замаар хүн амын амжиргааны төвшин дундаж дах бодлого баримталж байв. Мөн нөгөө тэгвэр хуулиар баяжих дарлахыг хориглоогүй боловч засгийн газраас дэмжлэг үзүүлэхгүй харин албан татвар оногдуулж баячуудыг хязгаарна гэсэн үг. Үүндэл шинэ маягийн хөрөнгөтний арчилсан улсын мөн чанар оршиж байлаа. Энэ бүхэн бол Сталин зүгээс Монголын хөгжлийн талаар баримталж байсан үзэл баримтлал юм. Гэвч тун удалгүй Коминтерны гүйцэтгэх орооноос Монголын тухай нууц тогтоол гаргасан байна. Монголын засгийн газрыг Коминтернд захирагдуулсан байдлыг устгаж, ардын засгийн дэргэдэх Коминтерны төлөөлөгчийг татан авсгаа хэмээн зааснаар Монгол Коминтерны байнгын төлөөлөгч суулгахыг зогсоосон юм. Дараагийн дугаард Сталин Монголын удирдагч нарын уулзалт Сталин Сүн Зэвэн нарын хэлцээрийн тухай үзүүлэх болно.